асууя. За баярлалаа. Сангийн дэд сайд хөрвөөс суух гэсэн юм аа. Ингээд төсвийг нэг үржлэн үзэж байна. Энэ хооронд мөнгөний бодлогын 15 оны баримт бичих ороод ирсэн. Тэр мөнгөний бодлого дээр юу гэж байна гэхээр 15 онд мөнгөний хатуу бодлого явуулнаа. Засгийн газар та төлбөрийн тэнцлээ сайжруулаа. Экспортын орлогыг нэмэгдүүлээ. Гэж засгийн газарт нэлээд одоо ийм нөхцөл тавьчаад энгүүд би инфляцийг 7% барьнаа. Гэт өөрөөр хэлбэл дараа жилийн мөнгөний бодлого бол хатуу мөнгөний бодлого болгоно. За энэ чи орж ирсэн төсвийн бодлого гэхээр энэ хоёрын уялдаа яаж хангагдсан юм бэ гэсэн эхний одоо зайлшгүй асуух ёстой нэг юм асуулт. За хоёрдугаарх нь Улаанбаатар хотын эдийн засаг, Улаанбаатар хотын төсвийн талаар нэлээд маргаан гараад байна л д. Тэгэхээр их хурлын гишүүдэд сангийн дэд сайдаас би асуух гэж. Суур орлого, суур зарлага тэр хоёрын зөрүү ямар байсан? Тэ одоо яг ямар хуулийн дагуу энэ маргаантай асуудал үүсчээд байна гэдгийг сангийн дэд сайд та энэ гишүүдэд нэг сайн маш тийм бүр ингээд тайлбарлаад дараа нь бичгээр өгнө гэсэн ийм нэг асуулт. За 3 дугаарх нь төсвийн Монгол Улсын төсвийн 2015 оны төслийн тухай хуулийн 1-р хавцралт гэдэг төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2015 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн үр дүнгийн талаарх чанарын болон тооны хэмжээний үзүүлэлт гэдэг. Энийг ингээд наривчлан төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр уншаад үзэх юм бол энэ дээр асар их замбрааг юмнууд харагдаж байна. Өөрөөр хэлбэл бидний батлах гээд байгаа төсвөр юу хийгээд ямар үр дүн гарах вэ гэдэг тийм зүйл дээр төсвийн ерөнхийлөг захирагчд маш их худлаа байрын тийм тоонууд байна. За тодорхой жишээнүүд одоо би ярив. Жишээлбэл бид мэргэжлийн хяналтын талаар одоо ингээ реформ хийнэ гэдэг хуулинд ороод ирсэн байна. Тэгсэн чинь энэ мөнгөөр мэргэжлийн хяналтаар эрсдэлтэй объектын тоо хянаш шалгалтанд амрагдсан эрсдэлтэй объектын тоо 1000-аар ихчээд 20,000 гэж. Дээр нь эрсдэлтэй объектын эрсдлийн түвшний өөрчлөлт 1000-аар ихчээд 50,000 гэж. Энэ тэгээ Монголд ер нь эрсдэлгүй объект гэж юу вэ? Өдөрт хичнээн шалгалт хийх гэж байна. Шударга өрсөлдөөний газрын шалгалтын тоог нь аваад үзье л. Жишээлбэл хууль тогтоомжийн хүрээнд төлөвлөгөө тус хяналт хийх тоо 1050 гэж. 365 туугаар өдөрт 3 шалгалт хагас сайн бүтэн сайдар амралгүйгээр ийм л төсвийг биднээс үр дүн гэж үзэх гэж. Өөрөөр хэлбэл нөгөө зардал үр ашигын шинжилгээ гэдэг маань тоогоороо ингэж. Эргээд ухрыг. Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын төсөв дээр иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхийг хангасан байгаль ээлтэй ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх гэж. Энэ ч одоо юу гэсэн үг вэ? Энэ хэрэгжүүлдэг хүн нь одоо миний зүүн гарт суудаг шиг санагдаад байх юм. Эсвэл энэ тооны алдаа болов уу? Энэ үгийн алдаа болов уу? Ийм мэтээр ингээ хариуцлагагүй хийсэн юмнууд их гарч ирж байна. Энэ дээр сангийн яам одоо юу гэж үзэж байгаа юм бэ гэсэн бас нэг юм асуулт байна. Дээр нь аудиторын дүгнэлт гарсан байна. Аудитын. Тэр нөгөө ерөнхий сайдаа нөгөө 885-ыг чинь хэрэггүй гэсэн бэ. Тэгэхээр эндээс би зангад даргаас асуух гэж байна л. Ямар үндслээр хөгжлийн банкаар хэрэгжих ёстой. За мөнгөний бодлоготой мэдээж хэрэг улсын төсвийн бодлого бол цаашгүй уялдаж хэрэгждэг. Улсын төсвөр бол гэхдээ шууд бол одоо тодорхой хэмжээний бизнес орчин сайжруулах, экспортыг дэмжих ийм зардал юмнууд бол гардаггүй. Зүгээр татварын бодлого, бусад бодлогоороо бид нар экспортыг дэмжиж урамшуулах, импортыг одоо орлого бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дэмжлэг үзүүлэх. Энэ чиглэлээр бол тодорхой бодлогод явуулдаг мөн бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр. Өнгөрсөн хугацаанд засгийн газраас экспортын татварыг бууруулах, томоохон хөрөнгө оруулагч нар төлөх
импортын зардлыг хойшлуулах, мөн зарим жижиг дунд үйлдвэрийн импортын татварыг хөнгөлөх гэдэг олон төрлийн арга хэмжээ авсан. Энэ бол бид нар импортыг одоо бизнес эрхлэгчдэд нэлээдхэн томоохон дэмжиг болж байгаа байх гэж үзэж байгаа. Дээр нь улсын төсвөөс бол томоохон татаасууд өгдөг. Ноос, ноолуур, арьс ширгээд. Энэ бол мөн эдийн засгийг эрчимжүүлэх, тэтгэх бас томоохон арга хэмжээ болдог. За мөн төсвийг үнэлэхгүйгээр хэд төлөхгүй байх. Энэ чиглэлээр Монгол банктай уялдаж сангийн яам ажилладаг. Бодлого юмнуудаа зохицуулдаг. Ер нь бол мөнгөний бодлоготой уялдсан хамгийн гол асуудал бол төсвийн хэд төлөлтийг хязгаарлах ийм асуудал олон улсад одоо онлын хувьд бол байдаг. Бид нар бол энийг бол улсын төсөв өөрийнхөө бололцоонд тааруул бодитоогоор бид нар төсвийг бол төлөвлөж, орлогыг төлөвлөж ингэж явж байгаа гэж үзэж байгаа. Харин одоо хөгжлийн банкны шугамар төсвөөс гадуур хэрэгжиж байгаа энэ төсөл арга хэмжээний хувьд бол бид нар одоо энэ жилээс, эх жилээс улсын төсөвтөө оруулж тооцох энэ одоо чиглэл үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу олон улсын байгууллагуудаас өгсөн чиглэлийн дагуу төсөвтөө оруулж тооцох ийм одоо бодлого баримталж байна. За энэ тохиолдолд бол мэдээж хэрэг төсвийн алдагдал бол бидний тооцож хэлсэн хэмжээнээс өндөр болно. Тодорхой төсвийн доктортой байдлын тухай хуулиар тодорхой хязгаар тавьсан байдаг. Энэ хязгаар маань бас нэмэгдэх ийм одоо байдал үүсч болзошгүй юм аа. За Улаанбаатар хотын болон орон нутагтай холбоотой энэ зардлын асуудал нь суурь зардлын асуудлаар тодорхой мэдээлэл одоо тэмдэглэж асуулаа. За ер нь суурь зардал гэдэгт бол үндсэн 3 зардал бол ордог төсвийн хуулиараа. За нийслэлээр гэх юм бол нийслэлийн одоо удирдлагыг хэрэгжүүлэх зардал. Энэ нь бол урсгал болон хөрөнгийн зардал болж байгаа. Сая ажлын микрофон нэмээд өгч. Нийслэлийн удирдлагын зардал ордог. За хоёр дахь нь бол нийгмийн асрамж, халамж энэ одоо үйл ажиллагаатай холбогдсон урсгал зардал бол суурь зардалд ордог. Гуравт нь байгаль орчин хамгаалах нөхөн сэргээтэй холбогдсон урсгал зардал ордог юм аа. Энэ хуулийн заасан энэ үндслээр нийслэлийн урсгал зардлыг тооцож үзэхэд 2015 онд бол 228.5 тэрбум төгрөгийн ийм урсгал зардал гарч байгаа юм. За энэ дээр урсгал зардал дээр бид нэр одоо хуучин яаж яасан гэхлээр энэ бол ингээд эдний урсгал зардал 228 гэдэг үлдлээ. Дээр нь бид нэр эдний урсгал орлогыг тооцож үздэг. Урсгал орлогыг бол хамгийн бага байх тэр хэмжээгээр нь тооцож үздэг. Энэ бол дунджаар Гүг тэр чинь мэднэ л дээ. Яагаад нэгдүгээр хавсралтын 1-1-2-т ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх гээд байж байгаа юм бэ? Хууль бол хуучин тийм байсан. Одоо бол хууль өөрчлөгдсөн байгаа ш. Энэ мэргэжлийн хяналт гэдэг дээр энийг манах бүгдийн шалгана гэж баахан тоо тавьдсан байна. 17-гийн 3-1 дээр 1050 шалгалт хийхээр өдрийн 3 шалгалт болчиход байна шүү дээ. Энэ юмнуудыг чи асуугаад байна шүү. За яг чанарын хүрх үр дүнг бол сангийн яам бол нэгтгэж тооцдог. Нэгтгэж төсөвтөөгөө хамт оруулж ирэх нь бол манай яам бол хариуцж байгаа. Эдгээр үр дүндээ хүрх үү, хүрсэн үү гэдэг нь бол сангийн яам бол тооцож гаргаж ирдгүү л дээ. Харин тэгэхээр та нар шударга өрсөлдөөний газрыг өдөр болгон 3 шалгалт хийхийг болж ийн гэж үзээд оруулж ирсэн байна шүү дээ.
Ерөнхийлөгчийг ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлгээд оруулаад ирсэн байна шүү дээ. Төсвийн эрхлэн захирагч төлөвөө гаргадаг. Үр дүнгийн засгийн газрын хэрэглэхээр дамжуул засгийн газрын Та бодлоор нар хэрэгждэг. бол энэ нэгдүгээр хавцлалтыг хариуцахгүй гэж байгаа юм байна тий. Бид нар бол зүгээр нэгтгэж оруулж ирсэн л байгаа. Нийлүүлээ төснөх толгой өчтсөн. Хууль яаж өөрчлөгдөж байгааг бол мэдээчгүй явж байгаа юм байна шүү дээ. Тэрийн цагаан оруулсан гэсэн үг үү? Ерөнхийлөгчийн 5 газрын дарга. А 82 дугаар микрофон. Ажлын хэсгийн 2. Энэ ерөнхийлөгчийн яг багцвал энэ байнга буурч байгаа, энэ жил ч гэсэн өнгөрсөн оныхоос буурч байгаа хуваар. Сая Дэмбэрл гишүүний асуусан тийм юу бол энэ манай энэ төсөвт бол ерөөсөй байхгүй байгаа юм л да. Тэгээ өөр цаас уншаад тах шиг байна л да. Гэхдээ гишүүдэд тараасан зузаан номны 1-р хавцлалт дээр байгаа. Тэр яг нэг юу ирээгүй манай ингэ төсвийн төрөөс би ирээд яахгүй. Тэгээд энэ манай өөрийн юм дээр бол байхгүй. Тэр бодвол тэр агаарын богтлыг бууруулахтай холбоотой тэр хууль өөрчлөгдөд ерөнхий сайдын багц руу шилжсэнийг л хуучнаараа л явж байгаа юм болов уу гэж би таамаглаж байна. Түүнээс бол тийм зүйл бол байхгүй байгаа. За, Дэмбэрл гишүүн тодруулж асууя 1 минут. За дахиад нэг за яг хөө ерөнхийдөө би ойлгож ийн л да тэр манайх энэ юу харуулж ийн гэхээр үнэхээр болохгүй л гэсэн үг. Нэг нэм гэсэн энэ тусгай сангууд гэж байгаа. Пүрэв сайдаас асуух гэсэн. Засгийн газрын баахан тусгай сангууд байгаа. Өнөөдрийн байдлаар тэнцээ нийт хичнээн төгрөг хуримтлагдсан байна. Энийг энэ 15 оны төсөвт яаж суулгасан бэ? Ямар зүйл анги дээр суулгасан юм? Нэг ийм асуулт байна. Тэгээд нийт Монголд байгаа агентлагууд орлого, зарлага хоёрын тоо мэдээлэл танаа дээр байгаа юу? Гэсэн ийм нэг хоёр жижиг асуулт. Пүрэвдэд сайд хариулъя. За өнөөдөр тусгай сан дээр энэ бол одоо төсвийн ерөнхийлөн захирагч болгон дээр 2-оос 3 ийм сан байдаг. Нийтдээ бол дүнгээрээ 1.6 тэрбум төгрөгийн орлоготой 80 бас нэг их 80 шахуу төгрөгийн зарлагтай ийм тусгай сангууд байгаа. Энэ бол 30 гаруй ийм сан бий. Засгийн газар дээр энэ тусгай сангуудыг нэгтгэж янзлах, зарим нь татан буулгах, зарим нь шинжилэн зохион байгуулах ийм одоо хуулийн төсөл боловсрогдоод яригдж байна. Удахгүй улсын хурл руу энэ асуудлыг өргөн барина. Тийм тусгай сан энэ төсвийн ном дотор нэлийн дэлгэрэнгүй нэр үрээрээ байгаа бах тийм үү? Анх тараас нэг зузаан юм тэр байсан шүү дээ цаасаар. Зангадын 888-ын талаар асуултанд хариулъя. Ерөнхий аудитор. Асуултыг сонсоогүй шүү дээ. Танаа аудитын дүгнэлтэн дотор чинь 888 гэж зээлийн тухай ярьж байна Тийм тоо байхгүй шүү дээ. Тэрийг зангад юм шиг бол тарж байна. Энэ за би хариулах яа. Энэ төсөв хэмнэх 22 гээд төсвийн зардал хэмнэх гэсэн дээр байна. Тэгээ энэ дээр бол хөгжлийн банкны 955-ыг улсын төсвийн зарлагад оруулж ирсэн дотор төслийнхөө үрээсгээс эргэн төлөгдөх нөхцөлтэй 309 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ энэ бол хасагдах ёстой гэсэн хэрвээ хөгжлийн банкны энэ 955 орж суух юм бол энэ дүнгээс энэ 309 хасагдах ёстой гэсэн юм л санал байгаа юм.